За сайн байцгаана уу? Нэг. Сайн байцгаана уу? Чи миний талын сувгтаа давтан морил шинэ бичлэгтэй давтан морил. Тэгэхээр энэ бичлэгээр би та нартайгаа сая Монгол руу явсан 3 сарын хугацаанд юу хийсэн бэ гэдэг тийм сонин сайхнаа тайлангаа тавихаар ирлээ. Дээрэс нь хамгийн гол нөгөө очсон зорилго болох имплант шүд хийлгсэн талаараа туршлагаа энэ бичлэг дээр хуваалцах болно. За тэгэхээр бүгдээрээ шууд гол яриандаа орцгоё. За Монгол руу ер нь бол 7 сарын 22-нд Адриано тэгээд аав ээж Италид ирчихсэн байсан болохоор бид дөрвөлээ ингээм хамтдаа явсан. Тэгэнгүүт нэг гой байсан нь аав ээжтэй төрлөө уулзчихаар ингээд нөгөө сансан сэтгэлийн бараг л 50% ингээд байхгүй болчихж байгаа байхгүй юу ингээд арай тайвширчж байгаа юм те. Тэгээд дээрэс нь Адрианод бас хамаагүй юу байсан баха. Эхлээд аав ээжтэй танилцаа дараа нь ингээд Монгол руу хамтдаа явна гэхээр дотн илүү тийм бишүрхэх нь бага байсан гэх юм уу. Тэгж санагдсан. Тэгэл Монголд чинь бид хоёр очиод эхний 2 сарда гадуур нөгөө Airbnb түрээсэлсэн. Тэгээд дараа нь сүүлийн явхахаа өмнө нэг 2-3-7 хоног аав ээжтэй Адриано бид нар бүгдээр ингээ хамтдаа байжгаад Адриано төрүүлээд явсан. Би үлдээд нэг 3 сар гарan бараг л 4 сар шахуу ингээд босон. Яагаад тэгэхээр нөгөө дахиад шүднээсээ болоод тэгээд ингээд ирсэн. Ирээд бол ер нь сар гарan болж байна. За тийм байна. Тэгээ ер нь хараа нэг юм. Монгол руу бид тэр чинь очихдоо за ер нь бол хамгийн бага 3 сар байх юм байна. Яагаад тэгэхээр нөгөө имплант шүдээ хийлгэх процесс өөрөө нэлээд удаж байгаа учраас яг ингээд 3 сар бол байх юм байна гэдгээ төлөвсөн байсан. Дээрэс нь энэ 3 сарын хугацаанд хоёлаа ер нь бол нэг тийм аялал найзтайгаа уулзаад өдрөлгөн хүүхаа гэл ингээд одоо 100 цангил хөөн их наашаа юу юм тийм иймэрхүү тийм байдлаар явахгүй юм байна. Хойлоо чинь 3 сар гэхээр тэндээ үргэлжлүүлээд ажиллах юм байна. Яг юм амьдрах 3 сар байх юм байна гэдгийг бол аль хэдийн ойлгоцсон байсан. Тэгээд тийм болохоор битэрийн зүгээр одоо байршлал өөрчлөгдөж байгаа болохоос битэр одоо Итали дахтаа, Cyprus дахтаа тэ өдөр тутамдаа яаж ажилдаг яг тэр хэв маяг маань хэвэндээ байх юм байна гэдгийг бол аль хэдийн ойлгоцсон байсан учраас ер нь л нэг тийм аялал бас нэг их төлөвлөж чадаагүй шууд очсон. Тэгэнгүүт бас нэг жоохон нөгөө зөрүүтэй байсан ойлголтын зөрүү үссэн юм юу вэ гэхээр нөгөө гэрийнхэн болон нөгөө ойр дотны найзууд маань жоохон энэ хоёрчтой Монголд ирчээд яагаад гарч ирэхгүй байна ийшээ хөдөө явахгүй байна гэх тэрэн дээр жоохон гайхсан байх. Тэнгуү чинь битээр чинь нөгөө өөрсдөө за хоёлаа хаасаа 3 сар байх юм чинь тэгэл одоо амжих байл үдэ гэж нэг бодлын жоохон ааж ороод хоёрдугаарт угаасаа нөгөө яг тийм аялах гэж ирээгүй гэдэг тийм майндсеттэй байж чаар чинь тийм нэг ийш тийш явъя мовь гэсэн нэг тийм юм төрөхгүй байсан уу яасан. Ер нь бол жоохон тийм байсан. За хийсэн ер нь бол тийм гол юмнуудаар шууд хайлайт хийгээд явчих. Амжуулсан ажлуудаа за мэдээж хамгийн гол амжуулсан ажил бол нөгөө шүдээ хийлгсэн. За шүднийхээ талаар би яг одоо дараагийн хэсэг дээр бүр дэлгэрэнгүй та нарт ярьж өгнө. За тэгээд явхах өмнө би бас нөгөө бүтэн буян шинжилгээ буюу урьдчилсан илрүүлэг гэдэг үлүүдээ тэрийг бол хийлгсэн. За тэгээд дундуур нь бас нэг миний одоо аз таарч гэх юм уу нөхцөл байдал сайхан таараад би нөгөө 10 хоногийн чимээгүй бясалгалд явсан. За тэгээд дундуур наа мэдээж нөгөө Адрианогийн визийг сонгоход бид нэр ирээн аав ээжтэйгээ ингээд дөрүүлээ ингээд явж ирсэн. За ийм нэг юм гол хайлайтууд байна. Тэгээ угаасаа ирээ явсан талаар бусад юм одоо ер нь бол ингээд ярьсан байгаа те. За тэгэд Монголд очисон сэтгэгдэл хараа ийм байсан. Юмны үн бол нэлээд өссөн байсан. Мэдээж намайг 3 жил явахын өмнөхтэй харьцуулахад гэхдээ Итали болон Cyprus амьдарч байх үеийн зардалтай харьцуулахад мэдээж хамаагүй бага байсан. Тийм болохоор бас ер нь л ихтэй чүү байсан. Адриано бол бүр тэрэнд бүр амар баяртай байсан. Такси ер нь л одоо энд бол Италид ч тэр Cyprus ч тэр амар үнэтэй штэ нэг юм ойрхон нэг бараг л 1 км 2 км газар явхад л 10 евро болдог. 40 мянган төгрөгтэй. За тийм ээ. Адрианогийн хувьд болохоор Монгол хоолнд маш дуртай болсон. Одоо болтол ингээд юу агаад байгаа. Бууз идхийсэн, хуушур идхийсэн, бууз хуушур цөөн гуравт бүр ингээ хамгийн дуртайсан. Дээрэс нь битээр нэлээ их суура нөгөө салан газар орсон. Салан газруудад бас ер нь л яг юу яасан, нэлээд дуртай болсон. Тэгээ яг одоо л яг ойлгосон баг. Би энэ дахтаа ингээл салан газар хасан Монгол бүр амар салан газар гэдэг ингэдэг гэл би зөндөө ярьдаг байсан баггүй юу. Тэгээд яг тэрийг яг юуг нь санаад байдгийг Адриано одоо яг ойлгосон баха. Тэгээ солонгосолнууд бас нэлээд гоё байсан. Дээрэс нь хараа нэг юм байсан. Надад бас жоохон айгу сонирхолтой санагдаад байгаа нь Адриано ирснээс одоо би тэр ирээд нэг сар болж байгаа гэдгийгсэн шүү дээ. Тэгсэн чинь ингээл Монгол ямар ах юм. Монгол
явах байсан, Монгол гоё байсан, Монгол хоол гоё байсан гэл ингээд баг би өөрөө санаагүй байхад, санаж амжиг байхад Монголыг санаадсан байхгүй. Тэгээ би гайхаад ингээд чи яг юуг нь санаж байна гэдгсэн чинь мэдгүй ингээд айгу гоё байсан штэ, нэг тийм гоё халуун дулаан мэдрэмж төрсөн. Тэгээ гоё байсан гэл. Тэгээд ярьсан чи ер нь бол ийм юу юм бэ л дээ. Ялангуяа танаад байхад тийм айгу гоё тийм халуун дулаан гэр бүлийн тийм мэдрэмж аваадсан. Тэр надад айгу гоёсэн ингээд. Тэг бодсон чинь нэгдүгээр нөгөө энэ Италид байхдаа энэ гурав танилцсан байна гэдэг нь аюу том давуу тал Адрин аав ээж те. Нөгөө төгөр яг тийм Адрины болон аав ээжийн энэ гурван хүний тийм vibe нэг тохиродсон байхгүй юу. Адрин өөрөө аюу тийм нээлттэй тийм нэг юм family guy гэх юм уу тийм гэр бүсэг тийм школтой байхгүй юу. Айгу тийм юутэй жижиг одоо small talk гэдэг чинь нэг юм жижиг яриамаараа өрнүүлээл юм айгу тийм нээлттэй болохоор айгу амар байсан. Хоёрдугаар манай аав ээж чинь болохоор угаасаа л ингээл энэ битэрийг одоо энэ 3 жилийн үргэлжлэлийн хугацаанд ер нь бүх юмыг ингээл одоо сонсож байгаа шүү дээ. Тэгээд Адранаг бол угаасаа айгу сайн хүн гэдгийг мэддэг болсон гэд те угаасаа айгу дуртай болчихсон байсан өмнө нь. Тэгээд уулзаад ингээд ер нь айгу таалагцсан аав ээжэд хөөхөн гэл юм. Манай ээж бүр ингээл амар игдрүүлээ л тэгээд тэр нэг хөөхөн штэ няа тэгээд тэр нь ч гэсэн Адринаа тэгэл дагаж ягаал улам ингээл жоохон хөжөг болж маягал заяглал нэг тиймэрхүү. Тэгээд аав ээж ч гэсэн угаасаа айгуу гоё тийм халуун тутам байсан. Юу идэхүү ямар хаал идэхүү гэж битэрэ ч мөнгнүүлээл. Тийм. Тэгээд дээрэс нь нөгөө айгуу тийм сэтгэлээрээ хүмүүс ахгүй манай аав ээж хөрч байна. Тийм юу байна түгээрээ дайлдаг тийм ерөөсөө айгүй тийм цайлган сэтгэлээрээ тийм хүмүүс болохоор тэрийг ч гэсэн ингээд Адрина ийм тэр vibe-ыг нь мэдрээд тэрэнд нь амар тухтай айгүй гоёсэн гэсэн. Тийм гадны хүн шиг ерөөсөө надад тийм мэдрэмж би ерөөсөө аваагүй гэдгийгсэн байхгүй юу. Тэр бас гоё санагцсан. Нэгснээ бүр ингээд Монголыг санаж яа нэгснээ би танаа аав ээж хоёрыг амар санаад тахыг гэж авсан. Би бүр санагдаад ичээд нэг бодлоо амар хөөхөн л байсан л да яг үнэндээ ингээд аав ээжийг маань санаж ийн гэдэг чи би ч бараг аав ээжигээ санаж амжааг байхад тэгээд байсан. За тийм ээ. Монгол явсан. Тэгээд нөгөө нэг юу шинжилгээ байна штэ. Интермедиат би шинжилгээ өгсөн. Тэгээд oh my god тэр нэг юу болсон. Интермедиат шинжилгээ өгсөн мөн хараа нэг юм болсон. Нөгөө 3 сарын дараа Адрино яг 10 сарын 22 ингээд буцсан байхгүй юу? Итали руу төрүүлээд яагаад гэхээр эндээ иржээд Адрино ээжтэйгээ Америк явах шаардлагатай байсан болохоор тэгээ төрлөө явсан. Би олонгууд тэндээ дахиад нэг 3-7 хоног үлдсэн. Яагаад гэхээр нөгөө миний шүд маань яг бүрэн гүйцэд болоогүй байсан учраас би хүлээх шаардлагатай болоод тэгээ тэр орондоо би за юу яж ин бяцлагын хугацаанд ч гэсэн таарсан учраас яг сайхан боломжгаараа тэгээд 11-ийн бяцлагалд явсан. Энэ удаа болохоор юу байсан? Өөр юм нь за тэр цагаан хоол идэх бол асуудал байгаагүй, элдв долоо юм идэхгүй байх. Тэгээд одоо орчин нөхцөл тийм ахуйн талаасаа бол надад бүр өстэй ямар ч асуудал байгаагүй. Яагаад тэгэхээр би нөгөө шинээр нөгөө баригдсан одоо апартментэд байрладаг одоо орон сууцныхын тэр төвд нь би явсан байхгүй. Тийм болохоор ерөөсөө тийм даарах марах тийм янз бүрийн асуудал байгаагүй. Үнэхээр тухтай байсан. Гэхдээ дахиад би яг сайн 100% төлөрч чадаагүй. Яагаад гэхээр нэг одоо шалтгаалж хийж магадгүй эсвэл үнэхээр нөлөөсөн хийж магадгүй нөгөө миний явах хугацаанд өгсөн бяцлаглаас гараад би 11 сарын 16-нд явсан гэдэг чинь би 11 сарын 8-нд нь билүүдээ биш 9-нд нь ч илүүтэй гарсан байхгүй. Надад ер нь гараад яг 7 хоног л байсан. Тэгээ явтлаа би чинь 7 хоногийн дотор бас зохицуулах нэлээд их ажилтай гараа шинжилгээ өгнө энийгээ тэрийгээ тэгнэ гэл. Яг нөгөө төвлөрөө сууж хахад чинь нөгөө хийх ёстойсэн ажлууд ерөөсөө санаанд орж ирдэг юм чинь. Тэгээ жоохон өссөн шигээ төвлөрч чадаагүй. Гэхдээ дэвшилттэй байсан. За тэгэл 10 хоногийн бяцлаглаасаа гарч ирээд юу байсан юм аа. Тэр чинь 10 хоног цагаан хоол идчихэж байгаа штэ. Бяцлаглаас гарсан өдрөө би шууд өдөр нь юу хийсэн юм бэ? Шүдний имлэг ороод шүдэл амбдуулсан юм байна. Тэгээ шүдэл амбдуулаад ламдуусан хань нөгөө идэж болохгүй штэ. Тэгээл өдөржингөө хоосон шахуу явж байгаад оройн нэг хальт хоол идлээ байлаа. Тэгээ маргааш нь шинжилгээ өгөх байсан. Тэгэнгүүт нөгөө маргааш өглөө өлөн дээрээ шинжилгээ өгөхийн тулд чинь хэдэн цагаас хойш юм идэж болохгүй гэх тийм байдаг штэ. Тэгээд нэг юм идэхгүй байж байгаа л маргааш шинжилгээ ингээл өдөржингөө юм болоод өдөр нь дахиад нөгөө дутуу байсан шүдний эмчилгээ рүүгээ яваад дахиад юм идээгүй заа. Ингээ би 2 хоног юм бараг идээгүй шахуу байчихж байгаа. Тэгээ байжсэн чинь нөгөө гинт над руу за нөгөө дурангийн юуны шинжилгээний цаг гарчлаа гэд холбогдоод тэгэнгүүтээ би юу хийж байгаа юм. Тэр өдрөөсөө эхлээд шууд нөгөө туулгах юм уугаад
дурангийн хаалгаанд бэлтэж байгаа. Тэгэл маргааш нь дахиад нөгөө дурангийн хаалгаа гэл би ингээд бараг л 3-4 хоног зөө ингээд юм юусоо идэж амжихгүй, идэж чадахгүй, нөхцөл нь бүрдэхгүй тэгж явсаар агаад ер нь бол бараг ирсэндээ ирэхээ өмнөх өдөр л нэг ээжийн хийсэн бууз идлүү нэг хоол идсэн. Тэгэл ерөөсөө амжихгүй. Тэгээ тэр үед аягүй инээтэй байсан ингээд юм идэж амжихгүй, юм идэж ч амжаагүй байж л нөгөө туулгах хэрэгтэй болчихж байгаа хгүй. Тэгэл бүр тэгтээ яг тэр нэг айгуу аутал болсон байсан л да айгуу амархан цэвэрлэгдээд нөгөө дурангийн шинжилгээ эмчэн өөрөө за чийст айгуу сайн цэвэрсэн байна өстой хариуцлагатай байна гээл айгуу тэгж сайн цэвэрлэх тусмаа шинжилгээний хариу зүг гардаг юм байлээ л дээ. Тэгтээ ингээд би бүр амар суйлтаал бүр ингээд бараг унах чагаа шахуул юм тэр нэг интернетийн тэр дулаан давхард ингээд бүр нөгөө нэг хайлсан тавч өгöd шээ нэг удаагийн тэр тавчтын тавч гэж хэрэл бүр амар их явсан. Бүр амар ядарсан тэр үеэр би тэр үеэр бараг л 49 кг болцсон байсан баха. За тэгээд шинжилгээний хариу ер нь бол юу байсан? Асуудалгүй байсан харьцангуй гайгүй байсан. Миний бас төсөөлж байснаар. Гэхдээ нэг проблем үүснэ намайг хеликобактертэй байна гэсэн. Би уг нь өөрийгөө хеликобактертэй гэж хизээж бодож байгаагүй байтал хеликобактертэй гэж гарч ирсэн. Тэгээд би бодохгүй юу. За би хеликобактер чинь нөгөө ахын замаар дамждаг юм чинь би хизээ хаана яаж авсан байх уу гэж ингээд бодоол ингэсэн болоо тэгсэн болоо гэд бодоод ээж байгаад би нэг хеликобактерийн талаар нөгөө мандуулын подкастт орсон хеликобактерийн талаар ярьсан тэр эмчийн подкаст үзсэн баггүй. Тэгсэн чинь тэрэн дээр ер нь бол угаасаа одоо жишээлбэл 30 настай хүн хеликобактертэй гэж шинжилгээгээр гарсан бол тэр маш өндөр магадлалаар аль баг багтаа хеликобактерийг авцсан. Хідээс хэднээс илээ 7-наас хүртэл гिचлүүдээ ер нь бол хамгийн эрчимтэй үеийн байдаг хеликобактер дамжих. Тэгээд тэрнээс хойш насанд хүрсэн хүн бол ер нь ахын замаар бараг л хеликобактер авдаггүй гэж би тийм юм сонссон. Тэгээд за угаасаа л анханасаа байсан байх гэж тайвширсан. Тэгээд хеликобактер одоо эмчлэх гээд нэг юм одоо юм хийж байгаа. Тэр талаар би гэхдээ одоо үр дүнгээ өгчих юм бол би дараагийн бичлэг дээр ярина. Ер нь бол ерөөсөө ганц арга зам нь тэгэл баахан нөгөө хеликобактер зориулсан антибиотик уух хэрэгтэй хэрэгээ ясан тийм мөгөнцрийн минетэрэ гэл юм уух хэрэгтэй юм байл л дээ. Яг үүндээ би амар их тэр нөгөө хийсэн бүх юмуудыг нь Монголоос авчирсан. Хөнгөлөлт мөнгөлтөө асуулаа баруул 200 мянгаар 258 мянгаар хада им авсан. Гэтэ тийм би чи ер нь бол ингээ баг антибиотик ууж үзэг байхгүй одоо айгүй цөөхөн тохиолдол ууж үзчихсэн. Тэнгүүд ингээд огт санамсаргүй байжгаад ингээд хеликобактертэй гэж ингээ тэрнээс болоод өдрийн 2 антибиотик ингээд амар хүчтэй антибиотик унах надад нэг юм яаж юм хэцүү санагдсан байгаа ингээд нэг юм өөр арга байгаа юм шиг ингээд шууд ингээд би ч өөрөө бас ер нь бол эмэнд шууд ингээд одоо итгэнэ гэж хэлэх гал айгүй сонио үг. Гэхдээ илүү тийм нөгөө натурал байгалийн аргаар эмчлэхтэй ер нь бол ингээд тийм одоо арга замыг илүүд үздэг төрлийн хүн баггүй юу. Тэгээд нэг ямар ч байсан нэг тийм детокс маягийн юм хийж байгаа. Тэгээд тэрийгээ үр дүнтэй болохоор би мэдээж YouTube дээр хуваалцсан бичлэгүүдээ явж байгаа. За тэгээд тийм байна. Тэгэл Монголоос явах цаг болсон байсан да. Нэг юм хараа байсан нь ийм би бодсон байхгүй ингээд явахдаа одоо бас дахиад нөгөө 3 жилийн өмнө явж исэн шиг ингээд уйлж унжаал бөө юм болоод та ихэр татаж байлаа гэх юм болов гэд бодсон чинь яг үндэ сая явхад бүр ерөөсөө би уйлаагүй заяа. Надад тийм яг үндэ амар гонигтэй санагдаагүй. Тэгээд эхэндээ би ингээд гайхажсэн байхгүй яана би бүр ямар амар тийм хүнийрхүү сэтгэлтэй болцсон бэ гэх нэг өөрийгөө одоо тийм жоохон зэмлэнгүү бодож ирсэн гэх юм уу. Тэгээд юу би бүр ингээд гэрээсээ явж байгаадаа ч гуниглахаа болцсон юм уу бүр арай гэж бодоод гуниглахгүй байгаадаа давхар ингээд гунийг төрөөдсөн байхгүй юу. Тэгсэн чинь яасан ингээд жоохон бодоод үзсэн чинь юу юм бэ л дээ. Нэгдүгээрт нөгөө аав ээжтэйгээ би чинь ингээд 4 сар ингээд хамт ажиллаж байгаа байхгүй. Тэг Италид ирсэн хугацаатай ингээд хахад 4 сар гарan бар ингээд хамт ажиллаж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө сансан сэтгэл маань хамаагүй дэвтчихэж байгаа. Хоёрдугаарт нөгөө Монголд ингээд анх очиод 1 сар очисон бол ингээд ер нь хүү хаа гэж найзтайгаа ийшээ гараал ингээд юмнуудаа амжуулах гал юм дандаа excitedтэй юм догдсон дэрвгэнсэн байдалтай байсараагаал буцаж байгаа шүү дээ тий. Тийм үед бол угаасаа амар санах юм байлаа хорогдох юм байлаа. Тэнгүүд би чинь тийм үеэд авдгаад аваад баг нөгөө төгжрлэн нэхлээл нөгөө яг залхах марк руугаа хэдэн орсон байсан одоо зарим нэг тийм Улаанбаатар амьдрахын нэг төвхтэй асуудал байна шүү дээ. Тэгээл цаас мас хөт нилээ хөдөнж олцсон байсан. Тэгээл бүр за одоо л яг угаасаа явхад яг тохиромжтой үе юм байна гэж бүр яг бодсон байсан болохоор нэг бодлон тийм баг. Тэгээд нөгөө тэгвэр бас би чинь одоо харьцангуй нөгөө юм
анх явж байхад ч ингээл бүх юм шүн хизээ би одоо буцаад Монголд ирэхээ мэдгүй. Ер нь юу ч тодорхойгүй байсан шүү дээ. 3 жилийн өмнө Итали руу сурах гээд ирж байхад тэгэнгүүт одоо олонгууд бүх юм тодорхой. Би хаашаа явж байгаа нь тодорхой, тэнд хэн хүлээж байгаа нь тодорхой, юу хийх нь тодорхой, хаана амьдрах нь тодорхой. Хэрвээ шаардлагатай болоод би Монгол руугаа буцаад ирэх гэвэл хизээч ирч чадхаа бас би өөрөө мэдж байгаа тийм одоо санхүүгийн баталгаач гэдэг юм уу яа тийм ер нь тийм боломж нь надад байгаа гэдгээс мэдж байгаа болохоор хаа очиж бас гайгүй тайван. За үнэхээр би амар гэрээхний санаа тавиад дахиад дараа зун ч юм уу ингээд дахиад ирнэ гэж бодоод амар тайван байсан. Болохоор би ер нь л нэг тэгж уйлж унжиж сэтгэлээр унах хинаши тийм надад тийм айдас бол төрөөгөл юм байл л дээ. За тэгээд тийм байна да. За тэгэхээр юу вэ одоо хэдүүлээ бүгдээрээ шүдний ман талаар ярэ. За ер нь бол нийтдээ би 4 имплант шүд хийлгсэн. Тэг яагаад одоо хар залуугаар юм 4 шүдгүү байгаа юм бэ гэхээр ер нь бол багасаа анханасаа шүдээ сайн арчилж чадаагүй тэй холбоотой. Тэгээд бас дээрээс тэ гэр бүлийн гишүүдийн шаардлага шахалт харьцангуй бас бага байсан болохоор тийм байх гэж бас бодож байгаа. Тэгээ угаасаа ихчихэр идэх хүүхэд байсан. Тэгмэд багтаа бол угаасаа би нэг хизээ ч юм битээ мэдгүй яаж байгаа чи ямар ч юм би нэг 3 бод шүдэггүй байсан. Тэгээд хиймэр шүд хийдэг байсан. Тэгээ сүүлд нөгөө Италид ирсэн хойно нэг шүд авахулсан. Яагаад гэхээр тэр шүд өөрөө сугийн имчилгээ хийх шаардлагатай болсон байсан шүд. Тэнгүүд сугийн имчилгээний угаасаа би дахиад яг эсрэг байдаг. Энэний талаар би дахиад яг юм бүр тийм documentary Netflix ороод тэгээд тийм ямар federation хэлээд шүдний тийм association гэх тэр одоо тэр Америкийн жилээ том байгууллагаас нь тэр documentary устгуулсан байлээ л дээ. Тэр ямар documentary байсан бэ гэхээр Root Canal гэдэг нэртэй буюу сугийн имчилгээ нь яаж бидний одоо эрүүл мэндийг хичнээн олон хүний амийг ингэж авдаг вэ, хичнээн аюултай вэ, тэ гэдгийг бүр маш олон одоо судалгаа, баталгаа, нотлохойтой нь харуулсан ярилцлагатай тийм докюментари бас байдаг. Тэгэхээр яг одоо энэ бичлэг дээрээ би яагаад сүүгийн имчилгээний эсрэг байдаг вэ гэл ингээд ярих юм бол зөндөө их юм ярих шаардлагатай болно. Бас нэгэнд энэ айгу том сэдв учраас бас баталгаа, нотлохойтой ярих хэрэгтэй. Гэхдээ зүгээр яг одоо яагаад юм болоо гэж норч байгаа хүмүүс байвал Root Canal гэдэг тэр докюментариг олж үзээрэй. Интернетээр байх гэж бодож байна. Би болохоор нэг Telegram группээс олж авч үзчихсэн юм аа. За тийм байна. Тэгээ тийм учраас би сувгийн имчилгээ хийх байсан тэр шүдээ ахуулаад тэгээд тэрний хооронд одоо имплант хийх хэрэгтэй болсон учраас ингээд нийтээ 4 шүд хийлгсэн байхгүй юу. Тэгээ нэг юм нөгөө шүднүүд маань ингээ хоёр талдаа айл талдаа тэнгуут чинь эхний ээлжинд одоо имплант шүд хийлгэхэд яадаг вэ гэхээр шүдээ чинь ингээд өрөмдөөд одоо тэр нөгөө шонгоо суулгаж байгаа нэг шүрв шиг байгаа шээ тэрийг ингээд эхлээ суулгачиж байгаа юм. Тэр нь бидний ястай ингээд барьцалдаад бэхжээд борлсны дараа дээрэс нь одоо нөгөө crown буюу нөгөө шүдний цогц гэдэг үлээ те тэрийгэ суулгаж байгаа. Ийм үнцэн хоёр процесс байгаа. Тэгэнгүүт цогцоо буюу одоо энэ дээр энэ нөгөө энэ шүд биш энэ цагаан энийгээ суулгахаас өмнө тэр нөгөө одоо шон суулгасан хэсгээрээ хатуу юм идэж болохгүй, ер нь юм зажилж болохгүй, тэрэн дээр даралт авч болохгүй. Тэнгүүд надад аюу хэцүү байсан. Энэ талаараа идэж болохгүй, энэ талаараа идэж болохгүй. Тэг би бүр нэг энэ талд нэг хідэн араа байгаа. Тэгээ энэ тал нөгөө шүдэн байгаа. Тэгэл нэлээ арагш байгаа ингэж явуулж байгаа л дандаа ингэж зажилж нэг хоол иддэг байсан. Тийм тэгэхээр нөгөө имплант хийлгэж байгаа хүмүүс маань угаасаа эмчин зөвлөж хэлхэл ахал да. Яг аль талаараа идэх вэ, аль шүдээрээ зажлах вэ гэдэг айгүй сайн тооцоолохгүй болвол. Тэг яг намайг хийлгэж байгаа тийм ч маань ер нь бол хийлжсэн. Ингээд ер нь бол ч одоо үүдэн шүдээрээ зажлах юм байна гэдэг. Үүдэн шүдээрээ юм ингээд энэ нарийнхан ямарч шүд одоо хоол бутлна гэж бол байхгүй шүү дээ. Тэгээд Монголд дөнгөж очичоод байдаг, хоол унд идмээр байдаг. Тэгэнгүүт Монголтээс хоолоо сайхан дураараа идэж болохгүй тэр жоохон хэцүү байсан. Гэтэ одоо яах вэ тэгэл насан туршдаа л идсэн хоол тэгээ дахиад хизээж идэж болно те. Тэгээ ямар ч нэг шүдээ нэг айтайхан болгоод авъя гэж бодоод нэлээд гүрээсэн юм. Процесс бол ер нь бол харьцангуй тийм миний төсөөс нэг бодоход гайгүй байсан. Ер нь бол би бас харьцангуй одоо юу яадаг гэсэн ба шүдний эмчилгээний тэр зүр найхаа болцсон баггүй юу. Багтаа бол хөтлөө яадаг гэсэн. Одоо бол ерөөсөө тийм шүдний эмчтэр бүр үнэхээр дуртай ингээд очдог болсон. Тэгээд одоо тийм нөгөө шон суулгах процесс нь зөвөрж тэр жоох аягүй тийм сонирхолтой. Шүдэж ингээ өрөмдөж байгаа штэ ингээ. За ингээ юу ачаа нөгөө мэдээ хадгалах тариа мэдээж хийн. Тэгээд шүдэж өрөмдөн. Яг өрөмдөж байгаа нь ингээ бүр мэдрэгдэх нь жоохон нэг тийм сонин мэдрэмж. Тэгээ бас нэг юм
ясаж ингээд ер нь бол бараг л өрөмдөж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт ингээд нэг юм өнөртэн тэр нь бас жоохон сонин. Тэрнээс ямар ч өвдөл мөвдөл бол ер нь бол мэдрэхгүй байгаа юм. Тэгээ миний энэ доод талд энд нэг юм хоёр багаараа гэдэг үл юм байгаа хгүй энэ тэр хоёр имплант. Тэгээд тэрийг өрөмтөхөд бол ингээд сүлдээ эмч маань бүр миний эндээс ингэж барьж байгаад ингэж өрөмтсөн. Бүр ингээд тулж байгаа. Тэр бол бас эвгүй мэдрэмжсэн. Гэтэ ерөөсөө өвдөг. Тийм болохоор ер нь бол гайгүй. Тэгээд хаа очиж бас ер нь бол яг имплант хийлгэсний дараа нэг 2-3 хоногтой уг нь бол хүмүүс жоохон баг зэрэг зовиртой өвддөг юм байлээ л дээ. Тэнгүүд миний хувьд бол харьцангуй гайгүй байсан. Тэр яг нөгөө хүн болгоноосоо хамаархал юм байлээ. Хэр эсрэгүүцэл сайтай, хэр дархлаа нь хэр байна, тэ хэр мэдрэг байна гэдгээс хамаарат. Тэгээ миний хувьд бол харьцангуй гайгүй байсан. Тэр нь бол айгүй happy байна. Happy байсан. За тэгээд нөгөө 3 шүд чинь юу яа? Чон нь ингээд нөгөө миний өөрийн маань ястай ингээд хамт ингээд барьцалдаад ингээд нөгөө бороолно гэсэн шүү дээ, тэ. Тэр хугацаа ер нь бол 2-3 сар гэдэг юм байлээ. За зарим шүдэдэд бүр 1 сар нэрч байдаг, сар хагас чинь тэр байдаг. Гэтэ ер нь дунджаар 2-3 сар. Тэнгүүд миний болохоор энэ талын шүдүүд маань 2 сар гарны дараа ер нь л гайгүй болцсон байсан. Тэр ингээд нэг машинаар хуваар нь үздэг юм байлаа. 70% дэшегээ бороолцсон байх юм бол ер нь нөгөө юу одоо дараагийн нөгөө цогц суулгах тэр ажиллагаагаа эхэлж болох буюу химивийг нь аваад ингээд яадаг юм байлаа. Угаасаа тэр нөгөө тэр нь бэлэн болж идэл ингээд тэр нөгөө бороосон процесс 100% болчихвол юм байна л да. Тэгээд энэ талын шүд зүгээрсэн байсан чинь энэ талын нэг шүд маань нөгөө дандаа энэ талаараа ингэж ажиллаад байсан болохоор жоохон ачаал очсон уу яасан ер нь бол нилээн удаж юу байсан бороосон 3 сар болж ээж яг ер нь бол бороолсон юм байна. Тэгээд үлцэн хугацаанд би нөгөө дээдлийнх нь зөгцөө хийлгээд тарсан. За тийм процесс байна. За тэгэнгүүт нэг юм проблем байна. Нэг имплантын хувьд л надад ер нь ямар нэгэн тийм асуудал гараагүй. За тэгэнгүүт эмнэлгийн талаар тэ яриа одоо хэдвүлээ. Хамгийн түрүүнд явахаас өмнө за ер нь би имплант Монгол очиж хийлгэе гэж шийдэх үедээ интернетээр нэлээд судалгаа хийсэн. Facebook-ээр имплант шүд суулгах сонирхогчдын групп жилээд нэг групп байсан юм аа. Тэндээс ер нь хүмүүсийн комментуудыг уншаал за нэг эмнэлэг бол шууд тоочглсон байсан. За тэгэл тэр эмнэлэг дээрээ судлаад үзсэн чинь бас дайггүй санагдал. Тэгээ шууд тэрэн дээрээ цаг аваад яг очсныхоо маргааш өдөр нь би шууд очихоор цаг тавуулсан байсан байхгүй. Тэгэл яг маргааш нь очиод уулзаал ингээл зөвлөгөө аваад ер нь хагалгааныхаа цагийг тавуулсан байсан. Тэгээд ярьж агаад тэр үед чинь нөгөө адраны ханиатай байсан болохоор надад цуг явж чадаагүй гэртээ байсан. Тэгээ ирээд би заа ингэсэн гэж ингээ ярьсан чинь за тэгээд юу байна гэж юу ямар материалаар хийнэ гэж энэ дээрэс нь яг нөгөө баталгаа өгнө бидтэй гэжсэхгүй юу. Тэгээ би гахаад баталгааны талаар би юусаа асуугаагүй. Тэгэд яагаад тэгэхээр юу юм бэ л дээ. Яагаад адрана тэгж хэлсэн бэ гэхээр одоо Италич тэр Сайпрусч тэр би ингээд нөгөө имплант бас энэ хаваараа хийх чи гэж удаад асуухад ер нь бол нэг за дунджаар нэг 2000 евро тэгхтэй тэгээд ингээд юм процесс болно. Тэгээд баталгаа өгнө гэдгийгсэн байхгүй. Хамгийн багадаа 1 жилийн ингээд баталгаа өгнө хэрвээ импланттай ч холбоод ямар нэг асуудал гарвал ингээд хариуцсан гэсэн тийм баталгаа гэдэг. Тэгээ би дараа нь нөгөө эмнэлэг дээр очихдаа асуусан чинь ер нь бол Монголд тэгж баталгаа өгдөггүй. Энд чинь одоо бороолох процесс нь ер нь бол яг юм ер нь имплантыг одоо бүрэн гүйцэд идэх нь яг зөвхөн эмнэлгийн талаас гэхээсээ гадна нөгөө хүнээсээ бас нэлээд шалтгаалдаг учраас бид нэр ингээд өгөх боломжгүй энэ төргээд тэгэнгүүт бас ингээд гайхавчиж байгаа байхгүй. Би ч одоо 4-ийн 4 шууд. Энд чинь хамгийн багадаа 10 сая төгрөг. За тэгээд тэр эмнэлэг дээр бол би ер нь нэг 16 сая төгрөг орчим засуулах хэрэгтэй байсан. Тэгэнгүүт чи 16 сая гэдэг чинь мэдээж бага мөнгө биш те. Тэгээ би ингээд за окей тэгээд 16 саяар хийлгэлээ гэж бодоход ямар нэг асуудал үүсвэл тэгээ одоо хариуцна гэсэн тийм юм байхгүй болохоор гэж болчихж байгаа байхгүй тий. Тэгээд жоохон санагдаад за яах вэ гээл. Тэгээ би дахиад өөр эмнэлэг судалж үзсэн юм. Тэгсэн чинь яг тэр үедээ бас би нөгөө нэг найзтайгаа ярьсан чинь манай нөгөө найз маань хуучин тэр яг имплант шүдний материал оруулж ирээд эмнэлгүүдэд нийлүүлдэг нэг тийм ажил хийдэг байсныг санаад тэр найзтайгаа ярьсан байхгүй. Тэгсэн чинь харин за ер нь бол ийм Монгол ийм материалууд байдаг. Тэгээд энэ хамгийн хямдхан ер нь бол яг тэр имплант суулгах процесс нь болол угаасаа яг ижилхэн тэгэхээр тэр имплантыг чинь суулгах жагаа эмчийн ур чадвараас ер нь бол хамаарна. Тэр эмч нь өөрөө олон жилийн туршлагатай бол ер нь бол нэг тийм ямар ч асуудалгүй айлч эмнэлэг дээр ингээд ер нь бол хийгдэж чинь хамгийн гол нь чиний анхаарах хэмжээнд тэр имплантын чинь материал гээд за тэгээд
би чинь за тэгвэл материалыг нь харах юм байна. Дээрээс надад баталгаа өгөх үгүй юу гэдгийг харах юм байна гэл ингээл дахиад баган судалгаа хийгээл. Тэгээ ер нь л явж явж нэг имлэг сонгосон юм. Тэгээ тэр имлийг сонгосон шалтгаан нь бас эм чин надад айгу харьцангуй тийм за болно тий бид нар ч юм ингээд юм тий баталгаа бичээд өгж болно гэл ер нь харьцангуй гайгүйсэн байхгүй. Тэр имлэгт болохоор тэр имплант шүдний материал нь хэд хэдэн опшнтэй байсан сонголтуудтай. Тэгээ тийм болохоор ер нь бол надад дажгүй санагдаад дээрэс нь бас нэг яг нөлөөсөн юм нь бол төлбөрийн хувьд бол арай гайгүй үнэтэй байсан. Ер нь нэг 4-5 саяар бол хямдхан байсан. Тэгээд ирэхээр бас санхүүгийн хувьд арай бага зардалтай болохоор юу байгаа юм л да. Тухайд надад шүүд ер нь дажгүй санагдсан байх ингээл эм чин ч ер нь дажгүй санагдаж манагдаал ингээд. Тэгээ эргээ бодоход бас юу юм бэлээ. Арай нөгөө төлбөрийн хувьд бага болчингууд надад арай бага дарамттай санагдаад тэр бас ер нь айгүй чухал нөлөөсөн юм байлээ л дээ. Тухайн үед бол би яг мөнгөн дээр бол би ерөөсөө ач холбогдол өгөхгүй ерөөсөө сайныг нь хийлгэе гэж ер нь бол уг нь бодож исэн юм. Тэгээ судалж агаад яг хамгийн сүүлд очсон эмч дээр ер нь бол хийлгэхээр бослоо. Имплантын хувьд бол яг fine болсон заяа. Тэгээ ер нь бол би яг ирээд саяхныг хүртэл яг тэр имлэг сэтгэл бол хангалуун байсан байхгүй юу. За ер нь бас хөрхөн бас болчлоо да. Бас би бас эхний имлэг дээр очсон бол тэдийг зарцуулах байсан. Тэгээд бас нэг тим юм байсан. Тэгмүүд энэ имлэг дээр ингэчлээ гэл ер нь айгу тийм дажгүй байдлаа. Тэгээ бичлэг хийхдээ ч гэсэн ер нь тэр имлэгийн нэрийг нь дурдаад ингээ бас та нарт хэлье гэж бодож байсан юм. Тэгсэн чинь юу болсон бэ гэсэн чинь би нөгөө имплантаас гадна би нэг шүдэнд 2 шүдэнд илүүтэй лам биелгсэн. Тэгээд нэг юм нь яг гэрхийнхээ өмнө би тэр шүдэл амтуулсан байхгүй юу. Яагаад гэхээр анх уг нь би яг имплантаа хийлэгчэнгүүтээ эмчтэй бас хийсэн байхгүй. За би надад энэ имплантаас гадна өөр бас ингээд жоохон цэвэрлүүлэх янзлуулах юм шүднүүд байна. Тэгээд шүдний эмчилгээний эмчдэр нь ингээд цаг авъя мавь гэж ярьж исэн. Тэгээд эмчилгээнийхээ эмч дээр нь би имплантныхаа дараа нэг хэд хоногийн дараа цаг аваад очиод үзүүлэхэд шүднэт чинь зүгээр нөө гэд хэлсэн байхгүй юу. Одоо миний энэ импланттай холбоотой янзлагдах шаардлагатай нэг шүд энд байснаас бусад шүдийг нь бол асуудалгүй нөө зүгээр нөө гэл тэгсэн. Тэгэхээр би одоо ингээд тэнтэй юм туршлагатай юмч одоо ингэж хэлж байгаа чинь тэг зүгээр л юм хэлэх үү гэж бодол би ч одоо айгүй амар тайваа ингээл амьдраа явж байхгүй юу. Тэгс хийж байгаад явхаа өмнө ингээд шүдэ угааж байгааг харсан чи яалч хүний хэсэгт ингээл энэ тал нэг юм жоохон харалсан хэсэг байгаад байна. Тэгэл гайхаад нөгөө бяцлаглаасаа гарч ирчээд шүд тэр эмнэлэг дээр очиод дахиад юм цаг аваад ингээ яасан чинь гүн цоорол байж наадгийн нөгөө шүд чинь тэгээ бүр мэдээ алдуулах энэ төр хийгээл нилээн лам бутсан юм аа. Дахиад нэг шүд байгаа зэ. Тэрийг бас янзлаж би ерөөсөө амжаагүй. Яагаад тэгэхээр эхний энэ шүдэн дээр нилээн удаа дээрэс нь миний явах хугацаа таарсан дээрэс нь нөгөө бүтэн биеийн шинжилгээ энэ төр өгөөд би ерөөсөө амжихгүй явсагаар ингээ хүрээд ирсэн. Тэгээд эхний өдрөө бол миний тэр ламдуусан шүд бол нормал нэвсэн, гайгүй байсан баха. Тэгээ би гол нь өөрөө нөгөө тийм халуун үдэн хоол нэг идэж амжихгүй завгүй явсаар агаад дээрэс нь нэг тийм олигтойч бас нөгөө хоол ингээд зажилж идэж амжихгүй явал байсан юм шиг байгаа юм л да. Эргээ бодоход тэгээд Италид ирээд гэдэг чинь нэг юм 7 хоногийн дараа ингээд би ер нь энэ нөгөө гүн цооролтой байсан ломб хийлгсэн шүдэндээ халуун үдэн мэдрээд тэгээд зажилахаар ингээд жоохон хүндүр байгаад байгаагаа би мэдэрсэн байхгүй. Тэг гайхаад яагаад ингэж байгаа юм бол гэл гайхаад тэгээд нэлээд ажиглаж байгаад би тэр эмчтэйгөө холбогдоод ингээ хэлээд гэсэн чинь энэ шүдтэй чинь яаж хаад нэг юм сувг руугаа ороход нэг тийм нэг цэг байсан гэлүүдээ. Тэгээ миний ойлгосноор тэр хар цэгийг үргэлжлүүлээд ингээ цэвэрлэх юм ба шууд ингээ сувг руугаа орохоор исэн юм билээ. Тэгээд тэрийг уг надад тэр эмч маань хийсэн гэсэн би ихтэй тэрийг өрөөсөө мэдээгүй. Уг нь би хэрвээ сонсон бол бас ингээд анхаарна штэ. За би чинь одоо ирээд тэгвэл эндээ сувгийн эмчилгээ орох уу яах уу болох юм байна. Сувгийн эмчилгээ хийхгүй бол би дахиад энэ шүдийг инкимэд хиймэн гэд би ерөөсөө тийм бодог байхгүй. Надад тийм юм хэлэхгүй болохоор магадгүй бас нэг бодлын би нөгөө тэр үед чинь нөгөө амар ядарсан энэ нөгөө ломб хийж байхад би ингээд юулээ зөөрмөглээд байсан байхгүй. Нойрмоглоод байсан. Тэгэхээр намайг нойрмог байхад тэр эмч нь хийсэн болоо одоо бөө мэдээ ямар ч ирээд тийм мэдрээд би бүр гайхаад уг нь бол эмч маань тэгсэн. За 3-7 хоног чи хүлээчихээ ингээд яадаг учраас чи ингээд хугацаа хэрэгтэй мэртэй гэл. Тэгээ 3-7 хоног хүлээсэн чи байдгүй. Дахиад нөгөө халуун үдэн мэдэрсэн хэвээрээ ажиллаж чадахгүй. Тэгээ би энэ талаараа л дандаа ажиллаадсан байхгүй юу. Тэгээд за тэгвэл эндээ нэг өөр шүдний эмнэлэг дээр очиод үзүүлээ болоод байжгаад би нөгөө ингээд шалгаж исэн чинь
Тэгсэн чинь тэр үед авахулж ирсэн энэ зурган дээр яг миний энэ асуудалтай байгаа хоёр шүдийг заагаад энд сувгийн эмчилгээ хийнэ гэд ингээд тэмдэглэл хийсэн байсан билээ л дээ. Тэгээ тэрийг нь би яг сүүлд ингээд харж байгаа хгүй. Тэгээ яг тэр үедээ бас уг нь харсан ирнэ ингээд өөр эмчдэр очингуудаа тэр эмч нь ингээд юм хэлэхгүй болохоор нь одоо таг мартцсан юм шиг байгаа юм л да. Тэгсэн чинь явж яасан бэ гэсэн чинь угаасаа тэр нөгөө зураг авахд ингээд энэ харагдчихсэн. Энэ цоорл нь ингээд сувгроогоо ер нь бол ингээд нилээн дөгцөн эндээс сугийн эмчилгээ орох юм байна гэдэг алидины харчихсан байтал энэ сүүлийн эмнэлэг дээр би одоо 3 сар гарan 4 сар шахуу ингээд байхад аль ч эмчилгээнийх нь эмч надад энийг хэлээгүй байсан байхгүй юу. Тэгээ тэр надад айгүй харамсалтай санагдсан. Уг нь бол би ингээд анханасаа л айгүй тодорхой. За би ингээд Монголд ийм хугацаанд ирнэ одоо байна. Тэгээ би ер нь шүдэн эмчилгэх маань л миний хамгийн ингээд тэргүүн зорилго байгаа. Очоод ингээд Европт шүдэн эмчилгээ үнэтэй учраас би энд ингээд бүх шүдэ окей болгочод ямар байна гэд тайлбарлаад хэлээд хахад ингээд бүл бүтэн сугийн эмчилгээ орох хэвээр ийм шүднүүд ингээд огт хэлэхгүй ингээд үлдээсэн байгаа нь ингээд айгүй одоо юу хэмдэ одоо харамсалтай дээрээс нь айгүй онцгой байгаа хгүй тийм. За тэгээд anyways сүүлд би тэгэл энийг харчаал за ер нь бол явж тэр эхний эмнэлэг бас гайгүй байсан юм байна да гэж би одоо бодоод байна. Тэгээ одоо би яах гэж байгаа бэ гэхээр одоо дахиад нөгөө түрүүнд хийсэнчлэн сугийн эмчилгээ бол би угаасаа хийлэхгүй учраас энэ одоо дахиад 2 шүд бараг имплант хийлгэх шаардлагатай болж байгаа шиг байна. Тэгэхээр одоо дараа жил Адрианада бас угаасаа ярилцсан. Дараа жил дахиад Монгол учраас дээрээс нь Адриана ч гэсэн ер нь өөрөө Монгол явах айгуу дуртай байгаа. Тэгээд тийм болохоор бид дараа жил Монгол дахиад явах нэ. За тийм байна. Тэгээд ерөөхдөө нэг ийм учраас би яг одоохондоо танарт яг имплантаар энэ эмнэлэг сайн тэр гэж бол хэлж мэдгүй байна. Яг гоо одоо миний саяны энэ үйлчилгээ авсан эмнэлэг бол жишээлбэл имплантн дээр бас гайгүй байсан ч гэсэн эргээд нөгөө ихний зөвлөгөө авсан эмнэлэгтэй харьцуулахад ер нь имплантн дээрээ ч гэсэн бас нэг ганц нэг зүйлийг дутуу хийсэн юм байна да. Тэр ихний эмчийн зөвлөгөөгөөр явсан бол бас илүү айтайхан шүдтэй болох байж дээ гэж би ер нь бол одоо бодоод байгаа. Яг нөгөө нэг алдаа гарчхаар ингээд одоо алдаануудыг ингээ харах гээд байдаг штэ ер нь бол тэгжээж магадгүй. Гэхдээ нөгөө төгөр бас угаасаа үнний ор байгаа. Яалтчгүй тэгээд тэр ихний эмнэлэг бол яг харьцан үнэтэй байсан ч гэсэн тийм зөвлөгөө өгөх одоо ямар нэгэн одоо тэр цоорл моорл юм уу те тиймэрхүү юмнуудыг өөрчилж харах нь хамаагүй илүү байсан юм байна лээ. Гэхдээ тэр эмнэлгийг бас би дахиад нэрийг нь бол одоохондоо хэлмээргүй байна. Яагаад гэхээр би ч очиод үйлчилгээ авч үзээгүй, яг имплант хийлгэж үзээгүй, бодис надад тийм туршлага байхгүй учраас зөвхөн зөвлөгөө л авсан одоо туршлага байгаа учраас одоохондоо би хэлж мэдгүй байна. Тэгэхээр одоо дараа жил очихдаа би ер нь бол ихний эмнэлэг дээр баг очие гэж бодож байна. Нөгөө хоёр шүдэ хэлэхтэй. Тэгэхээр тэр үедээ харин яг тэндээс үйлчилгээ аваад яг яаж нээж таалагдж гин үгүй юу гэд энэ хоёр эмнэлгийг би та нарт дараа нь харьцуулаад яг за энэ нь ер нь яг дайггүй байх шүү те гэдгийг нь дараа жил би хэлье гэж бодлоо. Яагаад гэхээр угаасаа гадаадад байгаа монголчууд маань Монгол руу имплант шүд хийлгэх гэж бас нэлээд их очдөг юм байна лээ. Тийм учраас нэг юм имплантаж хийлгээд бусад шүднүүдээ ч гэсэн ингээд асуудлыг нь адилхан сайн эмчлүүлээд авах хэрэгтэй гэж бодож байна. За нэг тиймэрхүү дээ шүд бол нэг ингэсэн. Тэгээд хамгийн харамсалтай нь юу гэж одоо би заяа ерөөсөө энэ талаараа зажилж чадахгүй байгаа. Дандаа энэ талаараа идэж байгаа. Бүх хоолнуудаа дандаа л энэ талаараа ингээд бутлаад идэж байгаа. Тэр нь айгүй ядаргаатай байгаа ер нь бол уг нь энэ талд ингээл бүгдээрээ шүдтэй асуудалгүй болчихно гэж бодсон чинь үгүй. Урд нь би нөгөө энэ талд нэг асуудалтай шүдтэй байхад дандаа энэ талаараа хэлдэг байсан байхгүй. Тэгсээр байгаа миний нүур ер нь бол нэг юм энэ талын маань нүур одоо хэсэг арай өөр болоод ингээд юм жоохон тийм нүур маань ингээд тэгшилбрээ жоохон алдсан гэх юм уу. Тэгээд би за одоо л нэг юм имплант хийлгээл одоо finally ингээд бүтэн хоёр талаараа зажлаад ингээд нэг тэгшгэн нүртэй болох нь дээ гэж бодсон чинь бас дахиад хэсэг одоо энэ талаараа дандаа ажиллахаас өөр арга байхгүй. Тэгээ одоо тэр бол ер нь одоо хамгийн том одоо харамсалтай зүйл байна. Маш төвөгтэй байгаа. За нэг иймэрхүү тэгээд өөр чинь Монгол явсан би нэг гимиг сайн хэлхийг мартчихсан байна. Нэг юм босоо Монгол гэсэн чинь хүмүүс намайг миний төсөөсөнс айгүй үздэг юм байлээ миний бичлэгүүдийг. Би бүр гайхаад ер нь зоолттой нэг гарангууд нэг хүн ямарч ийсэн. Хөө чи нөгөө бичлэг хийдэг охин байж тээ гэж хэлээд байсан. Тэгээ би бүр вау, миний бичлэгүүдийг нэрээ хүмүүс үздэг юм байг нэг юм ичих гэх юм уу, баярлах гэх юм уу нэг тийм бишүүрхэх гэх юм нэг тийм мэдрэмж байсан. Би одоо амар мангар ютубээр бичлэг хийснэ одоо хүмүүс миний бичлэгийг үзэхгүй гэж боддог байсан юм уу яасаа. Гэхдээ ямар ч гэсэн ингээд тийм олон хүмүүс намайг мэднэ гэж би бол ерөөсө бодоогүй. Тэгсэн чи бүр жихнээсээ миний бичлэгийг хүмүүс үзээд байх уу гэж яасан. Тэр жоохон тэгээ хамгийн инээдтэй
юу гэж хэлэх юм мэддгүй юм билээ хүмүүс ингээл өө бичлэгэдээ чи үздэг шүү ингэдэг шүү гингүүд өө тийм үү ямар гоё юм баярлаа ямар хөөрхөн баярлаа гэхээс өөр нэг тийм хэлэх үг яг олддгүй юм билээ. Тэгээ тийм болохоор Монгол хагаа надад таарсан хүмүүс маань хэрэв үзчихвэл маш их баярлаа хөөрхөн биш шүү. Тэгээ би даанч харамсалтай бишүрхэд юу гэж хэлэхээ жоохон мэдэхгүй ингээд гахгүйх гэдээсэн байж магадгүй. За нэг тиймэрхүү ямар ч ингэ тийм шүдний талаараа би угаасаа нөгөө бичлэг хийнэ гэдэг өмнөх бичлэгүүд дээр би дурдсан байсан. Тэгээ хүмүүс ч гэсэн өө тэгээрээ айгүй хэрэгтэй авах болно гэдгсэн болохоор ямар ч энэ талаараа ингэ хэлье гэж бодсон. Тэгээд одоо бол бид хоёр Cyprus-д байгаа. Энд нэг хэдэн сар байж байгаад Итали руу явна. Тэгээ яг одоо ингээд өнөөдөр 12 сарын 26 заяа ингээд Christmas өчигдөр болоод өнгөрсөн өнөөдөр чинь ихтэй амралтын өдөр. Тэгээд юм бас л баярын өдөр. Тэгээд хамгийн сонирхолтой халуун оронд ялангуяа юм жоохон жижиг дүү оронд Christmas тэмдэглэх шиг тийм гуниг шинэ жил тэмдэглэх шиг тийм гунигийн байдгүй юм байна. Энд бол ерөөсөө шинэ жилээ нэг зургийг тэмдэглэдэггүй тэгээ нэг юм ямар ч тийм нэг шинэ жилийн тийм догдолсон, тийм сэнгэнсэн нэг тийм vibe байхгүй. Ер нь л шинэ жил чинь нэг юм хүйтэн газар байвал нэг юм гоё болдог штэ тий. Ийм хүйтэн тийм нэг юм fresh мэдрэмжтэй, тэгэл гоё цасмастай тийм. Тэгээд ялангуяа энэ жил бол би Монголын шинэ жилийг бүр үнэхээр их сансан. Тэгээд дээрэс нь анх удаага энэ жил баяруудаар ер нь гэр бүлтэйгээ хамт байх нь ёстой юм байна. Хамгийн чухал үе нь ер нь тэр юм байна гэдгийг одоо энэ жил би бүр маш сайн ойлгож байна. Өмнөх 3 жил Италид тэмдэглэхэд Адрианагийн гэр бүлтэй эсвэл тэнд байгаа оюутнуудаа ингээл тэмдэглэхэд ер нь бужигнаал ингээл болчдөг байсан юм байна. Айгу тийм шинэхэн байсан гэх юм уу? Тэгээд энэ жил бол битээр нэрээ за дараагийн жилүүдэд баяруудаар одоо яадаг баяруудаа хувааж аваа тэгээ шинэ жилээр Christmas-аар Адрианагийн гэр бүлийнхэндээ байгаа цагаан сараар аав ээжтэйгээ байдаг ч юм уу ингээд баяруудаар л гэр бүлийнхэндээ ингэж хамт байж цаг хугацаа өнгөрөөх нь айгу үн цэнтэй юм байна. Дахиж бид нар тасан туршдаа тэгэж байн хамт шинэ жил тэмдэглэж баяруудаар хамт байж чадахгүйгаас хойш гэж бид хоёр маш их бодсон мэдэрсэн. Тэгээ тийм байна да. Тэгээ яг одоогоор бол би нөгөө нэг хеликобактериа арилгах гад нөгөө нэг юм хийж байгаа гэдгийгсэн шүү дээ. Тэгээ ер нь бол одоо гурил морил идэггүй тийм хоолой ер нь бол ингээ хориглосон байгаа. Тэр бас жоохон нэлээд тийм чаленжинг буюу тийм амархан биш гинэ шээ. Ер нь жоохон сонирн байна. Ер нь жоохон яагаад гэхээр ингээд шинэ жилийн үеэр чи нөгөө хамгал гоё хамттай гоё юмнуудаа ингээ иддэг шүү дээ. Тэнгүүд тэдрийг идэж чадахгүй болохоор бүр үнэн гонгийн жоохон уур хүрсхийгээл нэг тийм л байдалтай байна да. За тэгээд ямар ч хэсэн бичлэгийг маань үздэг хүмүүстээ бүр маш их баярлаа. Тэгээ гоё комент бичдэг хүмүүстээ маш их баярлаа. Би комментүүдэд заримдаа хариулж амждаггүй гэсэн бүгдийг нь уншдаг шүү. Тэгэхээр та нар маань гоё үзээд төрсөн сэтгэлдээ хэлээрээ. Тэгээд ер нь өөр бас тэг цаашдаа надаас ямар бичлэгүүдийг үзүүл гоё байна гэдгийг бас хэлээрээ. Би одоо тэгэл бодох YouTube-ээ илүү их хийх юмсан гээл бодохын тэгээд гэвчиг тэгээ нөгөө бусад ажлуудаа хийсээр хэтэл жоохон ойрд жоохон интроверт байгаад байгаа. Тэгэхээр 26 онд жоохон extrovert байхыг хичээнэ. За тийм байна. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл хамт байж үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд би Instagram Chim Shares гэдэг аккаунтаа бас ер нь жоохон одоо яг өөрийнхөө хувийн одоо зургууд ч юм уу ер нь одоо яг хөрөл чимэг гэдэг хүн талаасаа болон YouTube-тэй холбоотой одоо энэ мэдээлэл контентуудыг Chim Shares дээр оруулаад явъя гэж бодоод хөгжүүлж явах эхэлж байгаа. Хөгжүүлэгч яхавд илүү актив болоод эхэлж байгаа. Chim in Italy бодол хэвэндээ байгаа. Нөгөө Итали сурахтай холбоотой зөвлөгөө мэдээллүүдийг бол би Chim in Italy гаргаа өгдөг. Тэгэхээр та нар маань алийг нь дагахыг хүсэж байна. Тэгээд аль нэгийг нь дагаад надтай хамт байгаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.